10,000-аас 6,000 жилийн өмнө манай гариг дээр анх гаршуулан тарж эхэлсэн улаан буудай. Хүн төрлөختний дээд өвгийн зөвхөн хүнсний хэрэгцээнд нь гарсан үсрэнгүй дэвшил төдий байсангүй. Чухам энэ ургамлыг тарж, нутагшуулж, өргөнөөр хэрэглэж, тариаланг жинхэнэ утгаар нь хөгжүүлж ирсэн тэрэл газар оронд тарайн түрүүтэй зэрэгцэн иргэншил соёолсон тэр буудай эргээд соёлын үрийг тархич болж байсан нь өнөөдөр хөдөлбөргүйгээр нотлогдоод байна. Буудайн түүх өөрөөн соёл иргэншлийн түүх байдаг бол буудайнаас цовдөг нунтаг алт болох гурил нь энэ гаригийн том жижиг бүх үндэстэн ястан нас хүйс угсаа гарвал ялгалгүйгээр толгой дараалан хэрэгэлдэг цорын ганц хүнсний бүтээгдэхүүн билээ. Стратегийн гих мод болсон үг хавьгүй багдах энэ чухал хүнс иргэншлийн түүхэнд их олон хөгжил, доройтол, эрх мэдэл, дайн самууны шалтгаан болж байсны зэрэгцээ. Гурил хэмээгч хүнсний олдоц, хангамж, чанар нь нийгэм цаг үеийн өнгө хандлагаас шууд хамааралтай явж иржээ. Үүний тод жишээг хол бидэрч 20 алхалгүйгээр ердөө 20 жилийн өмнөх Монголын аж байдлаас нэхэн санахад л хангалттай. Давснаас өөр юм байгаагүй гэж бүхний адалдаг 90 оны хоосон лангуунууд хэдхэн жилийн дотор л гадна дотны төг төмөн бараанд нумартлан даруулж хотойж эхэлсэн цаг үе саяхан. Гэхдээ идэх юм яаж олох вэ гэсэн асуулт идсний дараа яадаг бол гэсэн төгшөөрөөр солигдсон цаг үе л дээ. Өнөө хүртэл үргэлжилж байгаа хүнсний аюулгүй байдлын талаарх энэ сэтгэл зовнил чухам тэр алдарт 90 онд л суурьан тавьсан билээ. Зөвхөн гурилын хувьд гэхэд л 90 оны дунд үед нийт үндэсний үйлдвэрлэлийн салбар доройтлоос гарч чадаагүй байснаас шалтгаалan дотоодын гурилын үйлдвэрлэл доголдолтой ажиллаж түүхийдийн хомсдол хөрөнгө санхүү зэрэг олон бэрхшээлийг давж хүчрэхгүй байлаа. Импортын гурилын хувьд үн ханшнаас гадна чанарын асуудалд хинч баталгаа өгч чадхааргүй байсныг хэн хүнгүй санаж байгаа. Яг энэ түүхийн эгзэгтэй агшинд буюу нүргээнт 90 оны хуучдаар 5 богд группийн захирал Баатар сайханд дотооддон гурилын үйлдвэр барьж байгуулах санаа төржээ. Гэхдээ энэ зүгээр сэтгэлийн хөрлөөр хамхум шийдчих асуудал биш байлаа. Цаг үеийн ч арай өөр хандлагыг шаардах болсон. 5 богдож сар хүрээ бизнесийн нэр хүн дээрэн хийтэй хөдлөх хөнгөмсөг үеийн алерт ардан хийсэн компани болж төлөвшөөд байсан юм. Тэгээд ч үйлдвэр байгуулах санаа нь зүгээр нэг бизнес биш. Улс орны тус гар тогтнол, хүнсний аюулгүй байдлыг тооцсон, холыг харсан хэтийн бодлогын асуудал байсан учраас ултай суурьтай судалгаа, шинжилгээ, харьцуулалт гэсэн нүрх ажил ундарч эхэлсэн юм. Энэ бол бидний онцлон ярих цоошин түүхийн эхлэл байсан билээ. 2001 онд анх ашиглалтанд орсон Улаанбаатар гурил компанийн гурилын үйлдвэр нь хоногт тус бүр нь 110 тонн буюу нийтдээ 330 тонн тариаг цэвэрлэж боловсруулан 75-аас 78% гарцтай буюу нийт 245-аас 260 тонн гурил хүнсний болон малын тэжээлийн зориулттай хэвийг үйлдвэрлэх хүчин чадал бүхий 3 бие даасан хэсэгтэй юм. Тус гурилын үйлдвэр Монгол улсын гурилын зах зээлийн 22%, дотоодын гурилын зах зээлийн 37%-ийг дангаараа хангаж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брендинг нэр хүн дээрээ үндэсний томоохон үйлдвэрлэгч болсон байна. Үйлдвэрт Турк, Голланд улсын хамтран боловсруулсан гурилын үйлдвэрлэлийн САС технологийн ижбэрэн тоног төхөөрөмж дамжилгыг суурилуулсан нь орчин үеийн өндөр бүтээмж бүхий дэвшилтэд шийдэл болжээ. Энэхүү технологийн шийдэл нь нүсэр том, олон давхар барилга шаардахгүй бөгөөд нэг давхар байгууламжид суурилагдсан үйлдвэрлэлийн дамжилгууд нь өөр хоорондоо механик болон агаарын шугамар холбогдсон ажилдаг онцлогтой. Ингэснээр цахилгаан дулаан, уур ус болон бусад дэд үтцийн шугам холболтуудад цомхон болж, угсралт ашиглалтын зардал буурахаас гадна бүх төрлийн эрчим хүчийг хэмнэх цөөн ажиллагсадтайгаар үр бүтээлтэй ажиллах давуу талыг олгосон байна. Үйлдвэрлэлийн технологийн дамжлагын бүх ажиллагааг нэгдсэн автомат удирдлагын өрөөнөөс хянаж удирдан явуулдаг энэхүү технологи
Хуучин нийгмээс уламжлалтай Оросын технологи болон зах зээлд шинээр нэвтэрч эхлээд байсан Хятадын жижиг гурилын үйлдвэрлэлийн технологитой харьцуулахад тухайн үедээ шинжилэл болж байсан юм. Гурил үйлдвэрлэх салбарын хувьд бол одоо 3 дахь орноос орж ирсэн хамгийн анхны технологи Монгол улсад орж ирсэн. Тэгэхээр энүүгээрээ бол онцлог энэ хэвтэй технологи гэж хуучин бол дандаа бусад технологиуд байдаг байсан манайд. Улаанбаатар гурил компанийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийн нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол чанарын хяналт. Үйлдвэр түүхийд болон бүтээгдэхүүний чанарын сорилт шинжилгээг Япон, Швейцар, Туркийн иж бүрэн төхөөрөмж бүхий өөрийн лабораторид банк хийдэг бөгөөд 24 цаг тасралтгүй 2 ээлжээр ажилладаг үйлдвэрийн онцлогийн дагуу үндсэн бүтээгдэхүүний шинжилгээг 2 цаг тутамд шинжилэн гүйцэтгэж хяналт тавьдаг нарийн горимтой юм. Мөн байнгын хөндлөнгийн хяналтыг ч үйлдвэрлэлд хэвшүүлсэн нь бүтээгдэхүүний чанарын томоохон баталгаа болдог. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн учраас бол хүнсний хөндлөнгийн хяналтад бол байнга хамрагдж явдаг. Энд бол улирал тутамд бус хөндлөнгийн итгэмжлэгдсэн улсын лабораториудаар бол шинжилгээнд хамрагдж байдаг. Үйлдвэрлэл тасралтгүй, саадгүй үргэлжилж, чанартай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхэд түүхийдийн чанар, таталт хадгалалтын зөв зохион байгуулалт нэн чухал байдаг. Улаанбаатар гурилын үйлдвэрийн цогцлбор нь үр тариа бүтээгдэхүүнийг төмөр зам болон авто тээврийн хэрэгслээс буулгах ачаага төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрдэлтэй. Цагт 50 тонны дамжуулах хүчин чадалтай 12,000 тонны багтаамжтай төмөр силос агуулах нь үр тариаг чанарын алдагдaltaгүй хадгалах үйлдвэрлэлийн нөөц бүрдүүлэх боломж олгож байна. Эдний үйлдвэр эх орны хөрсөн дургасан буудайг үйлдвэрлэлдэн ашигладаг нь эрүүл баталгаатай бүтээгдэхүүнийх нь үндсэн үндэс болдог. Чанарын нарийн хяналтаар хүлээн авсан буудайг агуулхаас үйлдвэрийн дамжлага руу оруулахад угаах, шигших, хайлслах үйл явцыг 2 шаттай давхар дамжлагаар гүйцэтгэж, механик болон бусад холцноос салган ангилалд оруулна. Эдгээрийг зориулалтын тусгай тоног төхөөрөмжөөр нягт нямбай гүйцэтгэх бөгөөд үр дүнгийн нүдээр харж болохоос гадна эцсийн бүтээгдэхүүний чанар нь өөрөө энэ технологийн давуу талыг гэрчилнэ. Монгол буудай инхүү дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болж байгаа нь зөвхөн хэрэглэгчдийн эрүүл мэнд хүсэл таашаалд нийцсэн үйл явдал төдийгүй Монголын тариаламжуудын хөлс хүчээр шингээсэн нөр их хөдөлмөрийг дэмжсэн ажлын үр дүнгийн амтлуулсан буянтай үйлсвэлээ. Өнөөдөр Улаанбаатар гурил компанитай манай орны тариалангийн гол бүс нутгийн томоохон компаниуд харилцсан үр ашигтай хамтран ажиллаж байна. За манай компани 2001 оноос хойш Улаанбаатар гурил компанитай тасралтгүй 10 жил хамтран ажиллаж байгаа. Жилүүр чанартай өндөр ургас тушаасны үр дүнд манай компани эдийн засгийн чадвар сайжирч техник технологийн шинжилгээг 100% хийж чадсан. Одоо цомогцсон технологи 100% шилжиж байгаа. Ийхүү үйлдвэрт анх буусан буудай байхаас ан эхлээд энэ хамт олонны халуун сэтгэл технологийн дэвшлийн үр шимээр баяжин бөөцөөлөгдөж эрүүл чанартай хүнс болон та бидний гадар ирдэг бүтээгдэхүүн бол Улаанбаатар гурил. Баяжих гэдэг үгийг энд тохиолдлоор хэрэглээгүй юм шүү. Эдний компани 2003 оноос эхлэн ард иргэдийн дунд хамгийн өргөн хэрэглээ бүхий 1-р ангиллын гурилыг бэгийн төрлийн амин дэм төмөрийн бэлдмэлээр баяжуулах технологиг нэвтрүүлсэн юм. Ингэснээр энэ бүтээгдэхүүн монголчууд, нэг ялангуяа жирэмсэн эхчүүд болон хүүхэд багчуудын дунд түгээмэл тохиолддог цус багадалт, төмөрийн дутагдлын эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх бүтээгдэхүүн болсон билээ. Монгол улсад анхудаа энхүү баяжуулсан гурил үйлдвэрлэхдээ энэ хамт олон бүтээгдэхүүнийхэн үнэнд огт өөрчлөлт оруулаагүй нь хэрэглэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээсэн юм. Улаанбаатар гурилынхний зах зээлд санал болгож амжилттай борлогдсон бас нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн нь хүнсний хэвэг. Гэдэс дотрыг цэвэрлэх, хорт бодисыг шингээх, гэдэсний ашигтай бактериудыг хэвийн байлгах, гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнийг идэвхжүүлж хоол боловсруулахад тустай үйлчилгээтэй. Өтгөн хаталт, цэс чулуужих өвчнөөс сэргийлдэг онцгой бүтээгдэхүүн зөвхөн хүнс төдий зүйл биш болж хэрэглэгчдийн сагсанд баттай байр суурин нэгэнт эзлээд байна.
Төрөл зүйл, баглаас авалгааны өргөн сонголт бүхий Улаанбаатар гурил компанийн бүтээгдэхүүнийг өнөөдөр хүнсний үйлдвэрлэл, бөөний болон жижиглэнгийн борлуулалт, айлгэр, албан газар гээд улс орны өнцөг булан бүрт нэн түгээмэл хэрэглэж борлуулж байна. Ард иргэдийн хамгийн өргөн хэрэглээний хүнс болсон гурилын бүтээгдэхүүний чанар, гурилын чанартай шууд холбоотой учраас энэ бүтээгдэхүүн хүнсний том жижиг үйлдвэр, ресторан, хоолны газрын хамгийн чухал түүхий эдийн нэг болдог. Бидний зочилсон үндсэн хүнс компани хэрэглэгчдийн дунд алей хэдийнэ тогтсон нэр хүндтэй үйлдвэрлэгч бөгөөд эднийх Эрдэнэ Оросын уламжлалт жоор 1970 онд зөвлөлт холбоот улсад боловсруулсан технологийн дагуу хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компанийн Дарницкий, Брадинский талх нь монголчуудын амтархан иддэг хүнсний удаадараагийн ярамгаас шагнал хүртсэн бүтээгдэхүүн. Энд ч бид танил шошготойгон тааралдаж л явлаа. Манай үйлдвэрийн гурилын нэг хэсэг нь Улаанбаатар гурил үйлдвэрийнх байдаг. Бид 7-8 жил хамтран ажиллаж байгаа юм. Улаанбаатар гурилын чанар тогтмол сайн байдаг. Тухайлбал гурилын цавуулаг сайн байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Өргөн дэлгэр Монгол оронд ажиллаж амьдрах бизнес эрхлэгтэй нэгэн чухал онцлогийг заавалчгүй тооцох хэрэгтэй болдог. Энэ бол нэн удам орон зай болон тэрнийг дагсан сэрэг зах зээл. Энэ орон зайн алслыг даван туулж бүтээгдэхүүнэн хэрэглэгчдийн гар татгуулах нь үйлдвэр байгуулж үйлдвэрлэл эрхлэхээс огт дутхгүй ярвигтай бодлого, менежмент, хөрөнгө хүч шаардсан ажил. Үүнийг ч Улаанбаатар гурил компани амжилттай шийдэж, улс орон даяар борлуулалтын найдвартай сүлжээ сувгийг олон жилийн хүч хөдөлмөрөөр бий болгожээ. Нөгөөтэйгүр тус компанийн бүтээгдэхүүний чанар, нэр хүнд нь өөрөө хэрэглэгчдийг татах шилдэг түлхүүр болж чадсан юм. Улаанбаатар гурилыг авахаар зорьсон хэрэглэгчдийн цуваа, машин техникийн дарааллыг өнөөдөр альж аймаг хотын түм түжигнсэн томоохон зах төвүүдээс харж болно. Манай Улаанбаатар гурилын борлуулалт одоо гэрээ борлуулагч нараараа дамжуулаад Монголын бүх орон нутагт бүхэл аймаг сумдаар тардаг борлуулагчдаг ямар зах зээлийн хэм бий байдаг. Чанарын шаардлага сайн байдаг болохоор борлуулалтын цар хүрээ бол маш их өргөн далааттай байдаг. Улаанбаатар гурилын хэрэглэгчдийн хамгийн өргөн айрам, үнэн чандууд бол мэдээж айл өрх, ард иргэд та бид билээ. Монголчуудын өдөр тутмын хоол хүнс, баяр ёслол, найр наадмын ширээг өнөөдөр Улаанбаатар гурилгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Хамгийн өндөр шаардлагатай, хамгийн няхуур хяналттай, хамгийн зөв дүгнэлттэй шинжээчд бол та бид. Тэгвэл энэ өндөр шаардлагыг бүрэн хангасан энэ гурилын талаарх өргөн олонний бүлээн дулаан сэтгэгдэл талархалтай бид хаач тааралддаг вүлээ. Улаанбаатар гурилыг бол манай гэр бүл үндсэндээ хэрэглэдэг. Амт чанар, өнгө үзэн чинь бол их таалагддаг. Урсдаггүй, нялцайдаггүй, амт шимт, өнгө үнэр сайтай. Энэ бол хэрэглэгч олон түмний үнэлгээ, бас Улаанбаатар гурилын хамт олонны олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн, бас шагнал. Хэвлэл мэдээлэл, радио, телевизийн олон суугаар түмэн олонд Улаанбаатар гурил компанийн хүргэсэн сурталчилгаа, мэдээлэл хүртэл бидэнд дотн танил дурсамж болон үлдэж байна. Мумбай. Өөрийн эрэхгүй аваад хэрэгжилж ихмээр, амталмаар, олонний танил эрхмүүдийн өвөнд нь итгэмээр энэ бүх сурталчилгааг бид бүгд санаж байгаа. Энэ бүхэн ч гэсэн Улаанбаатар гурилынхны ажлын нэг үзүүлэлт, амжилтын нэг үндэс юм. Монгол түмний эрхэм баяраар айлбарын ширээнд жилийн өнгө аз хэмрийнхэн бэлэгдэл болдог хэвийн боов, бууз баншны өнгө амтны хамгийн чухал бүрэл түн болсон Улаанбаатар гурил өнөөдөр тэгвэл Монгол түмний итгэлийн хойморт сэтгэлийн ширээн дээр нь баттай заларч чаджээ. Хамгийн гол нь энэ бүх итгэлт чанарын ард эрүүл хүнс гэсэн эрхэм нэгэн тодорхойлолт ямагт дагалдаж явдаг байлаа. Эрүүл хүнс хэрэгэлсэн эрүүл иргэнтэй улс орн л эрүүл бас тусгаар байдаг жам бий.
аюулгүй хүнс гэсэн ойлголт тус гар тогтнол хэмээн ойлгогддог тийм л цаг үед бид амьдарч байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд одоо энэ нийт монголчуудыгаа одоо хүнсний гол хэрэглээ болсон найдвартай, чанартай гурилаар хангахад хувь нэмрээ оруулж ирсэн. Нийт ажилтан нийт хүмүүстэй одоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. Бид бүхэнд бол асар их боломж байгаа, ирээдүй байгаа. Одоо та бүхэнд эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Өнөөдөр Улаанбаатар гурилын хамт олон хийсэн бүтээсэн ариун баялаг амжилттайгаар ойн баяран угтаж байна. Хийж бүтээсэн амжилтаас гадна хийж бүтээх өрнөн их итгэл тэмүүллийг тэд мөн өвөрлөж байгаа юм. Тун удахгүй дархан хотод тус компанийн нэгэн шинэ үйлдвэр ашиглалтанд орох гэж байна. Хоногт 300 тонн, жилд 108 мянган тонн буудай боловсруулах хүчин чадалтай Туркийн Alapala компанийн технологиор ажиллах энэ үйлдвэр шинэ технологи, хөгжил, дэвшил, шинэлэг шийдлийн цогц болон удахгүй сүндэрлэнэ. Хамгийн шилдэг хуурай цэвэрлэгээний технологи, бүрэн автомат, гурилын гарц өндөр, байгаль орчин дээлтэй, бүтээгдэхүүний нэр төрөл өргөн, термин булыг Монгол улсад хамгийн богино хугацаанд солино гэдэг олон давуу тал шинэ үйлдвэрт байна. За үйлдвэрийг давхуул аймагт барих болсон хамгийн гол хүчин зүйл нь бол тариалангийн бүс нутгийн түвшилэн мөн бүс нутгийн одоо хөгжил хувь нэмэр оруулах утсаар тооцоолж ингэж давхуул аймгийг сонгож барьсан байгаа. Нийтдээ 80 гаруй одоо байнгын ажлын байраар ажилчдыг хангана. As a development bank, we are looking for support. Манайх хөгжлийн банк учраас Монголын хөгжилд хувь нэмэр оруулахаар 5 богд групптэй хамтран ажиллах болсондоо таатай байгаа. Бид тус группийн шинэ гурилын үйлдвэрт удаан хугацааны зээл олгосон. Энэ завшааныг ашиглаад 5 богд группийн нийт удирдлага, ажилчдад үйлдвэрийн ажлаа цаг хугацаанд нь амжилттай ашиглалтанд оруулах гэж байгаад нь баяр хүргэе. Энэхүү гурилын үйлдвэр нь Монголд үйлдвэрлэж байгаа гурилын чанарыг дээшлүүлэх юм. Contribute adding value to the flour which is produced in Mongolia. Улаанбаатар гурил компанийн хамт олон өсөн дэвжих, хөгжилд тэмүүлэх өргөн дардан зам дээрэн баттай зогсож чаджээ. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж монголчууд бэлгшээдэг. Тэгвэл хүн нэмдэг хүнсийг бүтээдэг хамт олон бол улс орны хувьд хамгийн хүндтэй, хамгийн буянтай үйлийг эрхлэгчтэй гэсэн үг. Таря тархин дургадаг гэж их газрынхан шимт хөрс, их нутгийнхаа тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлдэг монголчууд бахархан ярих дуртай. Тэгвэл Улаанбаатар гурилынхан өнөөдөр их Монгол орныхон эрдэнэт хөрсөнд эзэн бидний тархин дургасан буудайг сэтгэл хэмээх үтрэмдэн нандинан хадгалж, зүтгэл хэмээх термэрэн арчлан боловсруулж, эрүүл, аюулгүй хүнсийг эрэл хийлж, итгэл өвөрлсөн ард түмэндэн өргөн барьдаг билээ. Сэтгэл, зүтгэл, итгэл байхад тус гар тогтнол мөнх оршино.